чи хэрсэн ер нь хөдөө эрэгттэй уулзж явахдаа ярьдаг зүйл л дээ. Тэгээ би бол хуулийг нэлээд нарийн харилцааг зохицуулсан хууль байх гэж бодсон юм аа. Тэгсэн хууль маань их цомхон. Тэгээ ерөнхийдөө нэг тийм биержийн нэг удирдах бүтцийг л нэлээд тод харуулчихсан. Тэрнээс биш биержийн нарийн харилцаагаа бол одоо зохицуулах тал дээр бас наривчилж өгөөг нэг ийм л хууль байна л да зүгээр. Одоо хууль гаргах зайлшгүй шаардлагатай гэдэг ийм хууль орж ирээд ингэчүү. Тэрнээс биш энэ нарийн харилцааг зохицуулах бүхэл одоо зүйлүүдийг хуульчил тусгаж өгөхгүй бол энэ хэрэгжихэд их хүндрэлтэй. Тухайлбал одоо хоршоог бол юу бэрж үртгэн гишүүн оролцогчийг болохоор одоо хяналтын хороо бүртгэн гэж байгаа. Тэгэхээр одоо энэ хяналтын хороонд бүртгэн гэхээр чи одоо хоршоодод Улаанбаатар дээрээ л одоо ингээд бүртгүүлэх гээл ингээд бас жоохон үйл там үзэл яваад байх юм уу. Тэгээ ер нь энэ төрийн оролцоо хэрэг байна уу юу? Зөвхөн эхлээд байгуулж өгөхт нь бол төр оролцоод тэгээд цаашдаа бол энийг одоо хувийн хвшлийн хэлбэрээр аваад явах бололцоо бол байх шиг л байна л да. Тэгжил харагдаад байгаа юм. Тэгээ энэ оролцогч этгээдүүдийн хувьд болохоор малчтаас одоо худалдаж авсан байх юм уу? Малчтаас мэдээлэл аваад одоо тэр малчтын тодорхой стандартын дагуу бэлдээд тэдний одоо оролцогчийн агуулгад хадгалсан байж байгаад арилжаа явагдсны дараа тэр малчтын төлбөр тооцоо хийгдэх үү гэдгийг нэг тодруулж өгөөч. Хэрвээ одоо ингээд оролцогч гэж байгаа нөхдүүд ингээд худалдаж авдаг байх юм бол ялгаа алгалдаа одоогийн нөгөө малчтын шүүмжлээд байгаа чэнжүүд гэдэг нөхдүүд чинь л оролцогч болох нь байна шүү дээ. Тэгээ энэ нэг биржийн хяналтын хороо, биржийн зөвлөлгээл ингээд нэг удирдах юм наривчл тусгаал тэрэнд хин орхоо зааж өгөөд л ингэсэн болохоос биш тэр чаашлаад яг одоо анхан шатныхаа нэгж дээр явах тэр үйл ажиллагаагийн наривчилсан тийм хуульчилсан юм бол харагдахгүй юм л дээ. Тэгээ сүүлдээ ингээд оролцогч нараа хүртэл одоо намчирхаал янз бүр болгоод ингээд бүртгээд эхлэх юм уу? Энэ нь хэр нээлттэй байх юм бол гэдгийг бас нэг тодруулмаар байна. Энэ сүлжээнд холбогдсон байна гэдэг. Тэгэхээр сүлжээ гэдгээ ер нь ямар сүлжээ гэж ойлгоод байна? Энэ сүлжээ нь одоо төрөөс анхны одоо хөрөнгө оруулалтыг хийхэд нь санхүүжүүлж өгөх ийм сүлжээ байна уу? Аль эсвэл одоо энэ бусад байгууллагуудын холбооны харилцааны энэ сүлжээг ашиглаад холбогдсон байх юм уу? Нэг бол өөрийн гэсэн одоо ийм мэдээллийн нэгдсэн сүлжээтэй байх юм уу гэдгийг бас тодруулмаар байна. Тэгээ энэ хуулийг хилцүүлгийн явцад нэлээд сайн нягтаж бас дэлгэрэнгүй харилцааг зохицуулж өгөхгүй бол энийг жирийн иргэн малчин уншаад бол өөрийнхөө үүрэг оройлыг бол эндээс харах юм аа. Надад одоо тусдаа хууль гаргаж шийдэх юм аа. Тийм учраас энэ хуулийн асуудал дээр нэлээд наривчилж гаргахгүй бол амьдралд хэрэгждэг нэг хууль бас нэгээр нэмэгдэх вэ гэж би ингэж бодоод байна л дээ. Өнөөдөр малын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль бид нар 2 жилийн өмнө батллаа. Өнөөдөр хөдөөд огт хэрэгжихгүй байна шүү дээ. Тэрнтэй ижилхэн ерөөсөө нэг хэрэгждэг нэг хууль гарчаа. Тэгээд тэр нэг ёс төдий болоод ингэж явах вэ гэж болгоомжлоод байна л да. Яг гэвэл энэ хуулийг бол одоо малчин иргэн энэ 170 мянган өрх бол хамгийн их нэгж байгаа юм л хууль шүү дээ. Гол за ган тулг за хариулъя. Гишүүний асуусан энэ асуултуудын хариулт энэ төр зохицуулах хуулийг нарийн яагаад гэвэл энэ дотор нэлээд олон зүйл орсон байгаа. Эхлээд хууль санаачлагч бол энэ хууль бол нэг удаа утсан шүү дээ. Нэлээд тийм том бүх жижиг харилцааг хоорондоо зохицуулсан, бүгдийг хамж оруулсан ийм хууль явж байгаад бас хилцүүлгийн явцад бол аль болох төр хуулийг цомхон болгох. Тэр олон одоо нарийн их нарийн болгоод хад маш олон хуулинд өөрчлөлт оруулах ийм нэг зайлшгүй шаардлага гарсан. Тэгээд цомхон болгоод харин бусад нарийн одоо тэр зохицуулалтын харилцааг журмаар зохицуулах гэсэн учраас олон журмууд бол харин дагаж гаргаж боловсруулагдж байгаа. Хууль батлагдахад энэ хууль батлагдаад хэрэгжихэд журмууд бол бас боловсруулагдсан бэлэн байгаа. Энэгээр саяын таны хэлсэн харьцаануудыг л нэлээд сайн зохицуулахаар журмлагдсан байгаа. Төлбөр тооцоо хизээ яаж хийж байгаа вэ? Сүлжээ бол
журмаараа. За ганц хариул. Ердөөсөн одоо биржийн хууль гарснаар одоо хүн болгон одоо ченж болгон иргэн одоо юу гэдэг хүссэн болгон худалдаанд биржийн үйл ажиллагаанд оролцох боломж бол хаагдж байгаа. Энд хоёр хэн субъект байгаа. Брокер буюу дилер, брокер буюу жуулчлагч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа хоршоо гэдэг нь нөгөө Монгол мал хөтөлбөрт орсон малчдыг хооронд нь одоо энэ бол шахаж эхэлж шít. Яг тэр хоршоогоор орно. Дээр нь одоо газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хоршоонууд, том компаниуд хоршоо хэлбэрээр орж болно. Ийм учраас л энэ хуучин зүгээр ченжүүд өөрсөө мөнгө гаргаад худалдаад авч болж ирсэн юм. Энэ хоёр субъектлүүд бас өөрөө хөрөнгөний санхүүгийнхээ хүүсөрийг болоод худалдаад авах бол боломжтой. За сүлжээний хувьд бол мэдээд захим сүлжээг бол ашиглана. Захим сүлжээнийхэн болцоог өдөр үзэхдээ бол харьцангуй одоо сум энэ төвшөнд л бол энэ харилцааг захим хэлбэрээр хийх бол боломж бол нөхцөл байгаа юм байна лээ. За даасрын гишүүн тодруулъя. Одоо малчин хүн тэр сумд байгаа оролцогчдоо гэрээ хийгээд явах юм уу? Аль эсвэл одоо аваачаа нөгөө оролцогч нь тэднээс ингээ худалдаж аваад аль ширийн цуглуулад бэлтгээд ингээ хадгалаад авах юм уу гэж би асуугаад байна л. Аль эсвэл зүгээр малчин хүн ингээ анхан шатны боловсруулалтыг хуучин одоо нөгөө худалдаа бэлтгэлийн анги шиг аваачаад өгч чинь тэгээд дараа нь борлогцны дараа тэр биржээс мөнгө авах юм уу гэдэг асуудлыг л би тодруулаад байгаа юм л да. Тэгэхгүй бол одоо бид нар яг энэ дээрээс ингээ уншихад бол ойлгохгүй л дээ. Хэрвээ биржийн оролцогч худалдаа авахч байх юм бол яг л нөгөө ченж гэсэн үг шүү дээ. Яваал одоо ингээл малчтаа суглуулаад тэгээ өөрөө зүгээр арилжаанд оролцдог. Сүлжээ гэдэг нь би одоо энэ гар утасны сүлжээгээр ч интернетийн сүлжээгээр дамжиж эдгээр холбогдох гээд байна уу? Аль эсвэл өөрийн гэсэн сүлжээ байх гээд байна уу гэж асуугаад байна. Хоёр хэлбэр гарал. Шууд худалдаа авалтаа хийж болно. Ирээдүйд орлох бүтээгдэхүүнийг гэрээлж худалдаж авч болно. Тэр дүрм журмынхаа талаар бас жоохон жишээ нь боловсруулсан байгаа дүрм журмуудад иймэрхүү санааг сая асуултанд бид нэмэлт хоёр юу байна л да. Хөдөө аж ахуйн бараа түүхийдийн биржийн журам гэдэг энд нэлээд журмын том төсөл ингээд боловсруулагдсан тавиад туудсан байгаа. Дээр нь бид нарт энэтэй холбоотой гэсэн бол хөдөө аж ахуйн бараа түүхийдийн биржийн тойм судалгаа гэдэг энэ дээр байгаа одоо нөгөө бидний яриад байгаа ченжүүд агуулга сав захим хэлбэр гэсэн судалгаануудаа сур судалгаа бол хийцэн байгаа юм аа. За даасрын гишүүн. За баярлалаа. Тэгэхээр энэ Монгол мал хөтөлбөр энэ малын түүхийдийн биржийн асуудлын төр бол би цаг үе олсон ийм одоо хуулийн зохицуулт хөтөлбөрүүд гэж ингэж бодоод байгаа юм. Энэ уулуурхан баялаг нөхөн сэргийгчгүй энэ баялагаас орох орлогыг эргээд бид нар баялаг экспортын орлого бол хоёрхан салбар байна л гэж бодоод байна. Аялал жуулчлал нэгд байна, хоёрт бол мал аж ахуй байна гэж. Хэдэн мянган жил бидрийг тэжээж ирсэн мал аж ахуй бол дэлхийд өрсөлдөх чадвартай. Тийм учраас энэ бид нар нэн тэргуунд хийх ёстой юм бол энэ дэлхий дээр одоо бий болчихсон байгаа, ололт болцсон байгаа, практик нэвтэрсэн байгаа энэ түүхийдийн биржийн сонгол тогтолцоонуудыг гадны туршлагыг аваад улс орныхоо онцлог тохируулаад бид нэр хийх ёстой. Тэгээ өнөөдөр ингээд энэ хуулийн юуг харж байхад бас учир дутагдал харагдаад л аамал. Өмнө бид нэр хүнсний хангамжийн одоо бирж байгуулж байгаа гэж 2000 оны ихээр шуурал баахан хүмүүсүүд нэг тэр өмнө зээл аваад тэгэл өнөөдөр төлөгдөөгүй яваа. Нөгөө хүнсний бирж хаана байна? Байхгүй. Тийм биз? Тэгэхээр энэ бас тийм болчихгүй гэж. Сайн зүйл сэтдэг, үр дүнийг хэрэгждэггүй. Бид нар бол өнөөдөр ерөөсөө нэг тийм байгаа шүү дээ. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ бол айгүй сайн олж харж байгаа мөртлөө шийдлээ гаргаж үр дүнгийн одоо зохион байгуулж чадахгүй. Яг тийм асуудал тулгуурлах гэдэг үүднээс би энэ хуулийг хилцүүлгийн явцад бас зарим наривчлах зүйл байна. Жишээлбэл бид нар өнөөдөр ингээд харахад энд малчин иргэдийн оролцоо яг тэр нөгөө түүхийд бэлтгэн иргэдийн оролцоо энэ хууль дээр байх болсон байгаа. Бид нар хоршооллын хэлбэрээр зохион байгуулъя, бүлгийн хэлбэрээр зохион байгуулъя гэж ярьдаг мөртлөө тэрийгэ дэмжсэн заалтыг энэ хууль дээр жишээл хийж өгөө. Жишээл хоршоо байгууллагад очихоор Улаанбаатарт очиж тэр хяналтын одоо зөвлөлтөнд бүртгүүлнэ гэж хийж байгаа байхгүй.
Тэгээ энэ байдал чи өөрөө эргээд яг энэ оролцогч одоо байх ёстой. Тэр түүхийдийг бэлтгэн нийлүүлэгч байх ёстой. Улсуудаасаа бас нэг тийм хөндөй хууль болжээ гэдгийг би хэлэх гээд л да. Ер нь цаашдаа бидний экспортоо бодсон ч тэр энэ малын түүхийд энэ махсуу энэ хүнсний хангамжийн асуудлыг наривчилж боловсронгуй болгож явахгүй болохгүй. Өнөөдөр дэлхийд дээр нэг аюулын дохиогод байгаа юм бол хүнсний хангамжийн хүрэлцээ хангамж байхгүй болсон тухай асуудал. Би Батбаяр гишүүнийг тэр талаас нь хүндэт байна гэж бодож байна. Сүүлийн 2 сард Хятадд хүнсний хангамжийн инфляц 1 пунктаар дээшээ явсанд Хятад өнөөдөр одоо холбогд арга хэмжээг аваад бүх төвшөнтэй анхаарал эхэлчихлээ шүү дээ. Энэ асуудал чинь манад нөлөөлөх үү? Нөлөөлнө. Тэр ямааны магч холбогдолтой байж магадгүй. Тийм учраас энэ хүнсний хангамжийн асуудал дээр бид нарийн сайн бодож энэ үндэсний аюулгүй байдал талаас аач тэр ер нь бол зохицуултын олон арга механизмуудыг авч хэрэгжүүлэхгүй болохгүй. Цаашдаа энтхэгд энэ асуудал үүсэж байна. Хятадд үүсэж байна. Пакистан сая үүсчлээ тийм ээ. Пакистаны инфляц бол 2 оронтой тоолоо явчлаа шүү дээ. Тэгээ мөн одоо энэ Азийн оронд бол бас хүнсний хангамжийн асуудал яригдаад эхэллээ. Тэгэхээр энэ чиглэлдээ бид нэр анхаарч ингэж бодож энэ бэрчийн сүлжээ мөлжчээгээ тал талаас нь бодсон олон талыг харсан хууль хийх ёстой шүү гэдгийг би хэлэхийг хүсэж байна. Баярлалаа.